За мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хүнсний зарим үйлдвэрүүд зөвшөөрөгдөг хүнсний нэмэлт бодис хэрэглэж байна гэсэн мэдээллийг олон нийтэд өгсөн байна. За мэргэжлийн хяналтын мэдээллээс үндэслэж журуур талах чихэр зэрэг компаниуд хүнсний нэмэлт Е107 441 гэсэн өнгө оруулагч бодис хэрэглэдэг гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээд байгаа. Гэвч энэ мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрлэгчдийн дунд хамталтын судалгааг явуулж үйлдвэрлэлүүдийн судалгааны материал бичигдсэн хүнсний нэмэлт бодисын талаарх мэдээллийг ярилцсан байжээ. Журүүрийн талах чихэр компаниуд бол энэ манай компанитай бизнес холбоотой энэ асар том эрсдэл үүсэж байна гэсэн юм асуудал тавьсан. За үүнтэй холбоотой нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон ерөнхий газар дүүргийн байц цагч нартай энэ тухайн үйлдвэрүүд дээр бол ажиллаж байна л да. Тэгэхээр эндээс харахад бол өнөөдөр энэ үйлдвэрүүд дээр хэрэгжилж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд бол одоо олон улсын стандартын E-кодын бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байна гэсэн ийм сая юугаар бол гарч ийн л да. E-кодтой бүтээгдэхүүн бол харьцангуй олон улсын баталгаажсан, Монголын стандартаар баталгаажсан ийм хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж байна гэсэн ийм гэдгийг бол одоо юуны өмнө хэлэх байна. Нийт хэрэглэгчдээс Монголын ард түмнээс урьд тусмаар байна. Юу гэхээр энэ бол ташаа мэдээллийг ингээд олон нийтийн телевизээр ингээд татж байгаад бол бидний хувьд маш харамсалтай байна. За энэ E107 гэдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг журуур компани хэрэглэсэн болгоод одоо буруутгах болгоод ярьж байгаа бол маш харамсалтай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батлагдсан хүнсэнд заасан тунгаас нь хэтрүүлэхгүй хэрэглэж болох 2600 гаруй нэр төрлийн хүнсний нэмэлт бодис байдаг. Гэвч иргэд Е тэмдэглэгээтэй нэмэлт бодис хорт хүнсэнд ашиглаж болохгүй гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ энэ нь буруу ойлголт юм а гэж албаныхан тайлбарлалаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар зөвшөөрөгдсөн бол нэмэлт бодисыг ашиглаж болно. Гэхдээ тун хэмжээ хэтрүүлэг хэрэглэж болохгүйг мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.